Ийм бүдэг гэрэлтсэн үзэсгэлэнтэй нунтаг. Бүхэл бүтэн хотыг эцэс төгсгөлгүй ангал руу түлхэнэ гэж хэн санах билээ. Энэ бол ямар нэгэн шинжлэх ухааны уран зөгнөлт кино биш. Харин Чернобыль тайд үзэхүйд цөмийн алдагдлын гам шиг юм. Эцэс хүртэл нь анхааралтай үзэхгүй бол ядуурл, мунхаг байдал нь. Хүний амьдралыг ямар хэмжээнд хүртэл сүйтгэж болохыг та хизээж ойлгохгүй. Энэ цэнхэр гэрэл үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Тийм ээ. Түүх 1987 оны Бразил улсад болжээ. Тоглоход эвтэйхэн хөлбөмбөгийн пүүз авах мөнгө зуулуулахын тулд хоёр залуу тэрэг төрөн. Олон жил хаягдсан гояасын туяа имчилгээний төв рүү оров. Тэд анх мөнгөөр сольж болох хаягдал зүйлс хайх гэж байсан ч балгас дундаас нэг нь маш том хүнд металл төхөөрөмж олжээ. Малгайтай залуу үүнийг хармагцаа. Гаднах бүрхүүлэн тугалгаар хийгдсэнийг таньж хаягдал хүлээн авах цэгт сайн үнээр хүрнэ гэж бодов. Тэд багаж гаргаж ирэн нүдсээр эцэст нь төхөөрөмжийн гол хэсгийг салгаж авч чадлаа. Хүнд тугалган савыг хараад хоёр залуу баярлан инээмсэглэж байсан ч өөрсдийн гараар Пандорагийн хайрцгийг нээснээ мэдсэнгүй. Энэхүү эрдэнэ удалгүй хаягдал хүлээн авах цэгт хүргэгдэв. Эзэн Эвени бол овсгоотой худалдаачин байлаа. Үн хаягдсны эцэст нь 1750, дээр нь 50 ийн цайны мөнгө нэмж тохиролцов. Хоёр залуу эцэст нь мөрөөдлийнхөө пүүзийг авах мөнгөтэй боллоо. Эвени энэ юу болохыг мэдэхгүй байсан ч уламжлал ёсоор ажилчдаараа төмөр савыг бүрэн задлуулв. Хүнд тугалган металл бүрхүүлээс гадна дотор нь хэсэг хачирхалтай нунтаг байлаа. Гэрэл унтраах тэр мөчид харанхуйд бүдэг цэнхэр гэрэл цацарч эхлэв. Эвени энэ гайхалтай дүр зургийг хараад мэл гайхав. Тэрээр хэдэн 10 жил хаягдал цуглуулахдаа ийм үзэсгэлэнтэй зүйлийг хизээж харж байсангүй. Эвени үүнийг үнэлж башгүй эрдэнэ мэд санаж энэ цэнхэр нунтгийг шууд гэртээ аваачжээ. Нүд ирэмхийн зуур 10 өдөр өнгөрч гамшигын шинж тэмдэг илэрч эхлэв. Эвенигийн эхнэр байнга биеийн сүлдэж заримдаа дотор нь муухаарч бөөлжсөн цутгадаг болов. Эхлээд Эвени муудсан хоол эзнээс болсон байх гэж бодож байлаа. Антони бол мэдрэмтгий эмэгтэй юм. Нөхөр нь тэр гэрэлтэг нунтгийг гэртээ авчирснаас хойш түүнд хүрсэн бүх хүн өвдөж эхэлснийг тэр анзаарав. Гэвч Эвени энэ эрдэнэ өөрт нь их хэмжээний ашиг авчирна гэдэгт бат итгэж байв. Тэр эхнэрээ зөөлөн үгээр тайвшруулад хаягдал хүлээн авах цэг рүүгээ явлаа. Нөхрөө гэрээс гармагц. Антони ач хүүгээрээ гэрэлтэг нунтгийг үүрүүлнэ. Хоёулаа хүн ихтэй автобусанд сууж 2 цаг зарцуулан хотын захиргааны эрүүл ахуйн хяналтын газарт ирэв. Эмэгтэй эндхийн хүмүүсээр уутан дахь нунтагт ямар нэгэн гажиг байгаа эсхийг шалгуулахыг хүсв. Хаягдал хүлээн авах цэгийн 2 ажилтан үүнд хүрснээсээ болоод эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өөрт нь хүртэл таагүй шинж тэмдэг илэрч эхэлсэн байв. Гэвч дарах ханио түүний авчирсан хортой зүйлийг огт тоосонгүй. Гэрийнх нь хоол хүнс бохир байснаас болсон байх гэж таамаглав. Маргалдах тусам Антонигийн царайг улам бүр цонхиж байлаа. Ханио хүний амь эрсдэх вэ гэж айсандаа. Антониг яаралтай хашааны гадаа гаргаж агаар амьсгалуулв. Тэднийг хурдан явуулахын тулд тэрээр зөвхөн хуурамчаар амлалт өгч уутан дахь зүйлийг шалгана гэж хэлээд Антоник ойролцоох эмнэлэгт очиж үзүүлэхийг шаардав. Тэр хоёрыг явсны дараа тэр уутыг хашаанд зүгээр л хаячихсан байв. Яг л хэний ч хараа хяналтгүй цагийн тесрэх бөмбөг шиг. Харин энэ үед цөмийн физикч Марсио аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Риогоос дөнгөж буцаж ирээд байлаа. Тэр болон түүний найз бүсгүй удахгүй эцэг их болох баяр баясгаландаа умбаж байв. Гэвч урд өмнө хизээж байгаагүй гамшиг. Энэ хотод чимээгүйхэн тархаж байгааг тэд мэдсэнгүй. Гэр бүлэрээ хоолны ширээгээ тойрон сууж төрсөн өдрийн үдшилтгийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж байв. Гэтэл гинтийн нэгэн утасны дуудлага Марсиогийн төлөвлөгөөг бүрмөсөн нурав. Багын найз эмчин түүнийг цөмийн физикээр мэргэснийг мэдэх тул зориуд түүнээс асуухаар залгасан нь энэ байлаа. Сүүлийн үед тэрээр ижил шинж тэмдэгтээ олон өвчтөн хүлээн авсан бөгөөд толгой эргэх, бөөлжих, ус унах зэрэг шинж тэмдэг илэрч байв. Тэрээр үүнийг цацраг идэвхт бодисын хордлогоос үүдэлтэй гэж сэжиглэж байлаа. Тэдний дунд Антони гэх нэгэн өвчтөн. Өвчний их үүсвэр нь түүний эрүүл мэндийн газарт авчирсан металл зүйл гэж батлан хэлж байв. Мэргэжлийн зүүн совингоороо Марсио туслахыг зөвшөөрөв. Тэрээр эрүүл ахуйн хяналтын газрын дарга ханиог цөмийн эрчим хүчний компаниас цацраг хэмжигч зээлж авчрахыг хүсв. Тэгээд газарт буцаж ирээд арга хэмжээний талаар ярилцахаар болов. Гэтэл дөнгөж хаалган дээр иртэл хэмжигч гинэт чих дүлээрэн дохиод уургаж эхлэв. Цацрагийн хэмжээ тэр даруй хязгаараас давлаа. Марсио зөнгөөрөө багаж эвдэрсэн байна гэж бодов. Энэ жижигхэн газар ийм ноцтой цацраг байх боломжгүй. Гэвч тэр хоёр шинэ хэмжигчээр сольж үзэхэд үр дүн нь яг адилхан байв. Хяналтын газарт ойртоогүй байхад дохиод уурч байлаа. Марсио байдал бичсэнийг тэр даруй ойлгов. Ханиоч бас санав. Өчигдөр Антонигийн хашаанд орхисон металл уутыг тэр хоёр дөнгөж машинаас буутал. Нэгэн гал сүнөөгч металл уутыг авч гол руу хаяхаар бэлтгэж байхыг харав. Марсио тэр даруй ухасхийн очиж түүнийг хурдан тавихыг хоолой мэдэн хашгирав. Энэ зүйл хүчтэй цацраг идэвхт байдас агуулж байгаа. Хэрв гол руу хаявал усны их үүсвэрийг бүхэлдэнд бохирдуулах болно. Тэрээр газрын дарга ханиог хатуухан зэмлэв. Яаж ийм болох алдаа гаргаж чадаж байна? Чернобылийн цөмийн гамшигын талаар сонсоогүй хэрэгүү. Энэ ганц өгүүлбэр тэнд байсан бүх хүмүүсийг аянган цохиулах мэт болгов. Марсио шуурхай шийдвэр гаргаж
Бүхэл бүтэн барилгыг тэр даруй нүүлгэн шилжүүлэхийг шаардав. Гэвч үүнийг хийх нь хангалтгүй байлаа. Тэд их үүсвэрийг нь олж тогтоох ёстой. Металл зүйлийн гарал үүслийг тодруулах хэрэгтэй. Хэрэв гадаа өөр олон бохирдуулагч үлдсэн бол үр дагавар нь төсөөлхийн аргагүй байх болно. Ханио тэр даруй гаргаж ирэв. Антонигийн үлдээсэн бүртгэлийн хуудсыг тэр хоёр хаягийн дагуу түүний нөхрийн хаягдас төмрийн цэг дээр ирэв. Хэмжигчийн заалт харуулж байлаа. Эндхийн цацрагийн хэмжээч бас ноцтой хэтэрсэн байв. Газрын дарга тэр хоёрыг хамгаалалтын хувцасгүй байгаадаа санаа зовж халдвар авах болов уу гэж асуув. Марсио түүдэг галаар зөөрлөн тайлбарлав. Цацраг бол үл үзэгдэх баг хэмийн гал шиг. Хангалттай хол зайд байвал зүгээр. Гэвч тодорхой зайд ойртвол арьс эрхтнийг чимээгүйхэн түлхэх болно. Тухайн үедээ ямар ч хэвийн бус зүйл мэдрэгдэхгүй байж магадгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл мэнд цаашлаад амь насанд хохирол учруулах нь гарцаагүй. Энэ нь цацрагийн их үүсвэрийн хүч төрөл. Мөн мөрдөх хугацаа зайнаас хамаарна. Гэвч тэр хоёр хаягдал төмрийн цэгийн эзэн Эвенийг олж металл хэсгийн гарал үүслийг тодруулахыг хүсгэд Эвений царайгаа барайлган тэр хоёрыг хурдан явахыг шаардав. Тэр Марсиог хаягдал төмрийн гарал үүслийг шалгахаар ирсэн цагдаа гэж боджээ. Түүний харц дайсагнал сэрэмжээр дүүрэн байв. Чи намайг хулгайч гэх гээд байна уу? Марсио төвчээртэйгээр тайлбарлахаас өөр аргагүй болов. Энэ бол эрүүгийн мөрдөн байцаалт биш. Харин үхэл амьдралтай холбоотой нийгмийн эрүүл мэндийн хямрал юм. Тэр гэрэлтдэг цэнхэр нунтаг бол маш хортой цацраг идэвхт бодис. Хувцас арьсанд наалтаж хэнийг ч хөдөлгөөнд халдварын их үүсвэр болгох эрсдэлтэй. Хэрэв цаг тухайд нь хяналтад авахгүй бол тоо томшгүй олон оршин суугч цацраг туяанд хордох болно. Царай нь барайсан Эвений ямар нэг зүйл хэлэхээр завдтал хажууд нь байсан дүүн өрсөж амнэв. Тэр өмнө нь хоёр залуугийн ярихыг сонссон бөгөөд энэ хачирхалтай металл нь хаягдсан гоёас туяа имчилгээний төвөөс гаралтай гэдгийг хэлв. Марсио нар цаг алдалгүй. Тэр даруй имчилгээний төв рүү хөдлөв. Тэд удалгүй. Задаргаанд орсон туяа имчилгээний төхөөрөмжийн гаднах хэсгийг олсон бөгөөд алга болсон гол эд ангин тэрхүү цацраг идэвхт бохирдлын их үүсвэр байх ёстой гэж үзв. Марсио тэр даруй эрүүл мэндийн сайдад мэдэгдэж бүхэл бүтэн хорооллыг хааж хавтагч бүрийг тусгаарлан имжлэхийг хүсв. Уурсан сайд ширээгээ хөмрөх шахав. Энэ хэрэг хэтэрхий ноцтой үр дагавартай бөгөөд түүнд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байсангүй. Удалгүй. Ас холын Рио дахь үндэсний цөмийн эрчим хүчний хороо Марсиогоос дуудлага хүлээн авав. Баталгаажуулсны эцэст эмнэлгийн төвд үлдсэн тэрхүү төхөөрөмж доторх цацрагийн их үүсвэр нь кобальт биш. Харин хамаагүй хүчтэй цацраг идэвхт нунтаг хэлбэрээр орших цезий 137 болох нь тогтоогдов. Энэ нь Чернобылийн ослын үеэрх гол цацраг идэвхт изотопуудын нэг байв. Бүртгэл замбраагүй байсны улмаас энэ төхөөрөмж албан ёсоор бүртгэдэггүй байсан бөгөөд мартагдсан бохир бөмбөг болон хувирчээ. Энэ үед Марсио мужийн захирагчид асуудлын ноцтой байдлыг тайлбарлаж байв. Бохирдлын их үүсвэрийн цацрагийн тун аимшигтай өндөр байсан бөгөөд энгийн хэмжих төхөөрөмжийн хязгаараас хэдийн давсан байв. Түүнчлэн цезий 137 нунтаг хэлбэртэй тул чимээгүйхэн наалтаж ямар ч хөдөлгөөнд биетээр тогтож цацрагийн хүрээгээ тасралтгүй тэлэх аюултай байв. Одоогийн байдлаар зөвхөн хорооллыг хаагаад зогсохгүй. Эмнэлэгт байгаа халдвар авсан хүмүүсийг ч албатан тусгаарлах шаардлагатай болжээ. Мужийн захирагч аргагүй нэрхэнд толгой дохив. Яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй бололтой. Тэрээр Марсиог үлдэж туслахыг хүсв. Эцсийн эцэст энэ жижигхэн газарт цөмийн эрчим хүчний мэрэгжилтэн байхгүй шүү дээ. Залуу эр баг зэрэг эргэлзсэн ч зөвшөөрч толгой дохив. Мөн цөмийн хорооны мэрэгжилтнүүд ч ирж туслана гэдгийг хэлв. Шөнө болоход мужийн засгийн газар шууд цэргийн цагдаа нарыг дайчлав. Хаягдал цуглуулах цэгийг албатан чөлөөлөөд зогсохгүй. Эвенигийн гэр бүлийг ч бүслэв. Газар түүний ажилчид очих газаргүй байсан тул бүгд нэг дор цугларсан байв. Чи өөрийгөө цагдаа биш гэж хэлсэн биз дээ. Марсио шуудхан илрүүлэгчээ гаргаж ирээд энэ газар аль хэдийн цацрагт хорцсон болохыг шууд хэлв. Хэрв энд үлдсээр байвал эхнэр шиг нь амь насанд нь аюул учрах нь гарцаагүй. Эвений анх эцсээ хүртэл эсэргүүцэх бодолтой байсан бөгөөд би гэрээсээ явахгүй гэж байв. Гэвч эргэж хараад эхнэр хүүхдээ хараад түүний зүрх тэр даруй зөөлрөв. Эцэст нь Эвенигийн гэр бүл мөн түүний хид хідэн ажилчид битүү тээврийн хэрэгсэлд суугаад удалгүй тэд хотын төв цэнгэлдэх хүрээлэнд ирлээ. Энд хэдийнэ төр тусгаарлах төв болгон өөрчилсөн байв. Болцошгүй халдвар авсан хүмүүсийг тусгаалan байрлуулах зорилттой. Мөн халдварын их үүсвэр байж болцошгүй хүмүүсийг харин телевизийн мэдээгээр тасралтгүй дамжуулж эхлэв. Энэхүү аимшигт цацраг идэвхт ослын талаар Марсиогийн аав эхнэр хоёр үнийг хараад царай нь тэр даруй цонхив. Шүн дундын үед цөмийн хорооны бин доктор тусгаарлах цэнгэлдэх хүрээлэнд ирлээ. Тэрээр Марсиог тоног төхөөрөмж хангалтгүй байсан ч шийдвэртэйгээр тусгаарлах арга хэмжээ авсанд нь сайшав. Гэвч илүү хүнд сорилт ард нь хүлээж байлаа. Одоо хоёр маш чухал даалгавар байна. Цаашид тархахаас сэргийлэх, мөн хохирогчдыг тусгаарлах. Бин доктор хамгийн түрүүнд бохирдлын их үүсвэр байгаа хяналтын газарт ирлээ. Ямар нэгэн хариу арга хэмжээ боловсруулахаас өмнө тэрээр цацрагийн тодорхой хэмжээг олж мэдэх ёстой байв. Гэвч бин доктор илүү мэрэгжлийн хэмжигч багаж гаргаж ирэхэд хэмжигдсэн цацрагийн хэмжээ дахин хязгаараас давлаа. Бохирдлын түвшин төсөөлж байснаас ч ноцтой бололтой.
Мужийн захирагч зүүн совингоор энэ металл хэсгийг холдуулахыг хүсв. Гэвч бин доктор тэр даруй энэ санааг нийцаалаа. Дураараа хөдлөх нь хоёр дахь бохирдол үүсгэх өндөр магадлалтай. Одоо тусгайхаар тугуулган бүрхүүл хайханч бодит бус. Бин доктор төр зуурын шийдэл санал болгов. Тэр нь цементэн хоолоогоор металл хэсгийг таглах, дараа нь бетон цутгах, төр зуурын чулуун ос үүсгэх. Ингэснээр цөмийн цацрагийг тусгаарлаж чадна. Мөн нунтаг тоос дураараа тархахаас сэргийлж чадна. Мужийн захирагч тушаал аваад явсны дараа бин докторийн толгойл дөнгөнөж байв. Цаашид тэд зөвхөн халдвар авсан хүмүүсийг эмчлээд зогсохгүй. Бохирдлын их үүсвэрийн тархах замыг таслах хэрэгтэй. Зөвхөн нүдний өмнөх эдгээр хүмүүсээр хангалтгүй. Бин доктор тэр даруй шийдэв. Мэргэжилтнүүдийн багийг тусламжаар дуудах. Бин доктор уцтаж биднийг тоног төхөөрөмжөө аваад гамшигын бүс рүү яаралтай очихыг хүслээ. Тэрээр Марсиогийн хариуцлагатай байдал чадварыг маш их үнэлв. Тэрч байтугай өөрийн биеэр түнд тусалж бохирдлын байдлыг нэг удаа шалгалаа. Түүний хөлийн уул мөн баггүй цацраг идэвхт номтогт бохирдсныг олж мэдэв. Энэ зүйл яг л сүнс шиг алуурчин. Хүмүүсийг ямар ч бэлтгэлгүй байхад нь үргэлж өртүүлж чаддаг. Гэртээ буцаж ирээд Марсио хамгийн түрүүнд бүх хувцаа тайлав. Тэр аав их нэртэйгээ мэндэлсэнгүй. Харин угаалгын өрөө рүү гүйж бие цэвэрлэв. Физикийн ухааны докторийн хувьд Марсио нэг зүйлийг маш сайн мэдэж байлаа. Урд өмнө хизээж байгаагүй асар том сорилт ирж байна. Харин ас холын мэн дах цөмийн эрчим хүчний хорооны дарга мөн яаралтай дуудлага хүлээн авлаа. Хэрэв хатуу арга хэмжээ авахгүй бол бүхэл бүтэн хот сүрэх магадлалтай. Шөнийн харанхуйд тусгаарлагдсан. Цэнгэлдэх хүрээлэн дэх хүмүүс хүүхдийн дуу дуулж эхлэв. Дууны өнгө гинэн цайлган батлаагүй нэгтэй. Тэд хараахан мэдээгүй л байна. Өөрсдийг нь ямар хувь тавилан хүлээж байгааг. Дээрх бол цацрагийн хямрал. Энэ ихний ангийн агуулга юм. Энэхүү цувралыг бодит үйл явдлаас сэтвлэн бүтээсэн. Сэтгэл сэртгийлгэн гамшигын дүр зураг байхгүй ч мөнхөг байдлын тархалт болон үл үзэгдэх айдсыг маш тод томруун дүрсэлсэн. Ялангуяа хөх цэнхэр гэрэлтэлтийн авчирсан дарамт амар амгалангийн ардах асар их айдсыг хүмүүст илүүтэй мэдрүүлдэг. За, өнөөдрийн тайлбар үгээр өндөрлөж байна. Таалагдсан найзууд маань үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.